За сар шинийн баяр ёслол тохиож байгаа холбоотой хүүхдийн өвчлөл бол тодорхой хэмжээгээр бас ихсдэг. Амьсгалын замын өвчлөл мэдээж томоо төстэй өвчин хамгийн нэгдүгürt эзэлдэг. Тэгээ энэ юутай холбоотой бэ гэхээр манай сар шинийн баяр болохоор ах дүүгээрээ зочилж очдог, хөдөлгөөн ихсдэг, олон нийтийн газраар явах ихсдэг. Ийм учраас бол амьсгалын замын өвчлөлд тархах тийм нөхцөл байдал бүрдээд байгаа. Тийм учраас бага насны хүүхдтэй хүмүүс бол бас тодорхой хэмжээний дэглэмтэй байна. Сар шинийн баяр гээд бага насны нялх хүүхдэд дагуулад ч юм уу тий бас өвчлөмтгий хүүхдүүд байна. Суурь өвчтэй хүүхдүүдээ дагуулад аль болох олон нийтийн газраар явахгүй бах. Ер нь явж байгаа тохиолдолд бол бүгдээрээ амны хаалтаа хэвлэх, гараа сайн угаах, энэ зан үйлээ бол орхихгүй. Хүүхд өвдсөн тохиолдолд бол өрхийн эмнэлэгтэй хандна. Тэгээ шаардлагатай үед бол хүүхдийнхээ үлээ авахар ирж үйлчлүүлнэ. Одоо бас томоогийн өвчлөл, хатгалгааны өвчлөл сайн буурч өгөхгүй байгаа. Тийм учраас энэ юуны сар шинийхээ үеэр бол анхааралтай байх хэрэгтэй. Тэгээд хөдөө гадаа Улаанбаатар хот юм уу ийш тийшээ бас зорчиж байгаа тохиолдолд хүүхдээ улиралтанд тохируулж хуцлана, хит халуун хөлөргөхгүй тийм хит дааруулахгүй байх хэрэгтэй. Нэгдүгээрт амьсгалын замын өвчин, хоёрдугаарт нь бол ахуй ослоос сэргийлэх хэрэгтэй. Яагаад гэхээр сар шинийн баяртай холбоотой ингээл гэр орны ажил бэлтгэл хийдэг. Тэр үедээ хүүхдээ анхаарахгүй байх тохиолдол нэлээд гардаг тийм. Юмнаас уунгаах, тэгээд автомашинаар иш тийшээ зорчих энэ тохиолдлуудад бол хүүхдээ анхааралтай байх хэрэгтэй. Ахуй осол, автосол бүх зүйлээс бол сэргийлэх хэрэгтэй. Хүүхдээ бол анхаарлаас хол байхгүй байх хэрэгтэй. 3-дугаарт нь хордлогонууд нэлээх гарч ирдэг. Тэгээ бага насны хүүхд, хоолнд ороогүй хүүхдтэй одоо янз бүрийн салаад ч юм уу тохиромжгүй хоол хэрэглэх, түүнээс олж гидсний хямрал болох тохиолдол байна. Бас ахлах насны хүүхдүүд бас хоолны хордлого болох энэ тохиолдлууд байна. Тийм учраас бол хоол ундыг нь тохируулаад, насанд нь тохируулаад юу иддэг тэрийгээ л хэдүүлэн түүнээс сар шинэ болж байгаа гэд янз бүрийн тийм амтлагчтай хашил төрүүлэхээр тийм хоол унд тэгээ хашилтай хүүхдүүдтэй бол тэр хэдийг чихэрлэг хоол, халуун ногоо гэх зүйлээ хэрэглэхгүй аль болох тэрнээс хамгаалах хэрэгтэй. 3-дугаарт нь Улаанбурхны бас тохиолдлууд улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн тохиолдлууд илрээд батлагдсан байгаа учраас манай Эрдэнэт хот бол Улаанбаатар хоттой байнга холбоотой байгаа учраас хавьтлын хүмүүс бол явах магадлал өндөртэй. Ялангуяа гадаадд аяллаар яваад ирсэн хүмүүс тэр бол бас зөөвлөгч байх магадлал маш өндөр учраас Улаанбурхны халдвараас сэргийлээд хэрвээ биеэр нь тууралт гарсан, нүд улаасан, нус гайрсан, ийм шинж тэмдгүүд илэрсэн хүн байх юм бол манай хүүхдийн хүлээ авах ер нь бол халдварт хүчин учраас халдвартынхаа хүлээ авахар бас үзүүлэх боломжтой. Тэгээд амны халдаал мөн дахиад зүүн гэдгээ сануулж хэлнэ. Тэгээд улсын хэмжээнд бол бас менингококк халдвар бас илэрсэн байгаа. Манай Эрдэнэт тохиолдол байхгүй ч гэсэн эдгээр аюултай халдвараас мөн сэргийлнэ гэдгийг бас ард иргэд анхаарад сар шинэ сайхан өвчин зовлонгүй эрүүл сарвал өнгөрөөрэй.